2025 оны 1-р сарын 25-ны өглөө Вьетнамын Лангшон муж ердийнхөөсөө илүү намгүн байлаа. Вьетнамын шинэ жил буюу Тейт баярын өдрүүд үргэлжилж, төрийн байгууллагуудын үе таалга бараг бүгд төгжээтэй гудамж талбайд хүнцэн. Баярын дараа хоосон орон зай мэдрэгдэж байсан ч тэр өдөр хожим Вьетнамын хамгийн жихүүд сүргэм хэрэгүүдийн нэгийн эхлэл болсон юм. Тэр өглөө 35 настай Унгуен Датыг хаашаа явж байгааг ганцхан хүн л мэдэж байв. Гаднаас нарахад тэр жирийн нэгэн ажилчин Ханой хотын Хадонг дүүрэгт загас зарж хаяа хүн төчөр ажил хийж амьдралаа залгуулдаг. Олны дунд төдийлөн ялархгүй нэгэн. Гэхдээ түүний дотоод ертөнц жирийн байсангүй. Бага насны эмзэг байж ээж нь сэтгцийн өвчтөй байсан тул тэр хүүхэд ахуй цагаасаа тогтвортой гэр бүлийн халуун амьсгал бараг мэдрээгүй өссөн байна. Хамаатнуудынхаа гар дээр ханайд өсөхдөө тэр гаднаасаа чимээгүй дотогшоо зан араншинтай болж төлөвлөсөн. Хин нэгэн хүнтэй гүн холбоо тогтоох нь ховор, харин дотроо нууцлаг бодлууд тэдэг нэгэн байж. Жилийн өмнөөс түүний онлайнд мөр үлдээсэн сэтгэгдлүүд сонирхдаг контентууд зарим хилдэг байсан бараан хүсэл нь хүмүүсийг алмаар байсан. Тэр үхлийн тухай тэр дундаа толгой таслахтай холбоотой уран зохиол, манга төрлийн зүйл сонирхож байсан гэх баримтууд сүүлд ил болсон. Гэхдээ тэр үед хэн ч үнийг бодит амьдралтай нингэж аимшигтайгаар огтлолцсон гэж төсөөлөөгүй. Тэр өдөр дат нэгэн офисын зүг алгаж байлаа. Энэ бол Лангшон мужийн зах зээлийн хяналтын 4-р нэгжийн байр. Вьетнамын Тейт баярын улмаас эзэнгүй, хүнгүй хяналт сул байсан нь дараа нь мөрдөн шалгалтын хамгийн хачирхалтай эсгүүдийн нэг болсон юм. Түүнийг тэнд 57 настай Дон Ван Санг хүлээж байлаа. Санг бол жирийн нэг гэмтэрэгтэн биш. Тэр орон нутгийн зах зээлийн хяналтын байгууллагад удирдах төвчний алба хашиж явсан. Олон жил төрийн системд ажилласан гаднаасаа нэр хүндтэй хүн байлаа. Тиймээс түүний нэр хожим ил болоход Вьетнамын нийгэм илүү цочирдсан. Төрийн ажилтан Санг болон Унгуен Дат 2020 онд сошиал сүлжээгээр танилцсан гэдэг. Яг ямар харилцаатай байсан нь бүрэн тодорхой биш ч тэдний холбоо энгийн dalилын хэмжээнээс илүү гүнзгий болсон байж болцсохгүй. Зурвсууд холбоо барьсан хугацаа, давтамж, сүүлд илэрсэн захим ул мөрөөдөөс харахад тэд олон жилийн турш харилцсан байна. Офис руу алхаж явснаас хэдэн өдөр өнгөрөхөд Унгуен Дат ор сургаггүй алга болжээ. Унгуен Шуан Дат алга болсноос хойш хэдэн 7 хоног өнгөрөхөд гаднаас нарахад юу ч болоогүй мэт байлаа. Түүний ойр дотны хүрээлэл өргөн биш. Амьдрал нь тогтворгүй, заримдаа олон хоногоор сургаггүй байх нь илбэх тул энэ удаагийн чимээгүй алга бололт ихэн үедээ хиндэж ноцтой дохио болсонгүй. Гэвч 2025 оны 2-р сард интернетийн хамгийн харанхуй хэсэгт нэгэн файл гарч ирсэн нь бүх түүхийн дараагийн бүлгийг эхлүүлнэ. Dark Web-ийн хаалттай худалдаан дээр нэгэн үл мэдэгдэх худалдагч богино трейлер маягийн зураг хэдэн секундын хэсэгтэй хамт бодит бичлэг гэсэн тайлбартай файлыг санал болгож эхэлжээ. Үнэ нь ердөө $100. Эхэндээ энэ нь ээлжилт хурамч шок контент эсвэл аимшигын киноны тусгай эффекттэй хэсэг гэж хүмүүс бодсон байна. Dark Web дээр ийм төрлийн залилан илбэг байдаг. Гэхдээ энэ удаа өөр байлаа. Файлыг авсан эхний худалдан авагчид бичлэгийн чанар олон өнцгөөс авсан байдал. Дуу авианы бодит орчин, өрөөний энгийн байдлыг хараад энэ бол жүжиг биш гэдгийг ойлгож эхэлсэн. Ямар ч тусгай гэрэл монтаж, аимшигын киноны чимэглэл байхгүй. Харин эсэргээрээ хитрхи бодит, хитрхи энгийн яг л энэ шалтгаанаар илүү аимшигтай. Бичлэгт 2 эрэгтэй хүн харагдах бөгөөд нэг эрэгтэй нь газарт өөрийн сайн дураар хэвтэж, харин түүнийг нөгөө эрэгтэй нь яарч сандарсан шинжгүүгээр хөнөөж буй бичлэг байсан юм. Хохирогч нь хөлүүлсэн юм уу хүнд байдалд орсон шинжтэй биш, харин өөрийн сайн дураар алуулж байгаа агшнууд дүрслэгдсэн. Үргэлжлүүлэн аимшигт бичлэг дээр хохирогчийг хөнөөгөөд толгойг нь тасалж, цаашлаад мөчөлж буй аимшигт дүрсүүд үргэлжлэв. Dark Web дээр хэдэн 7 хоногийн дараа бүтэн хувилбар нь дахин зарагдаж эхэлсэн байна. Энэ удаад үнэн $600 хүрч бичлэгийн бүрэн хувилбар нэг худалдан авагчийн гараас нөгөөд дамжин явсаар хяналтаас гарч эхэлсэн байна. Интернетэд нэгэнд гарсан зүйл буцааж цуглуулах бараг боломжгүй байдаг. Энэ хэрэг дээр яг тэр зүйл болсон. Эхлээд хаалттай Telegram бүлгүүдэд линк хэлбэрээр тархсан байна. Зөвхөн инвайтаар ордог хэдэн зуун хэрэглэгчтэй шок контент сонирхдог бүлгүүдэд эхний задарсан бичлэг гарч тэндээсээ бусад хаалттай чат руу хуулбарлагдсан. 2025 оны 7-р сарын сүүлд гэхэд Telegram-ийн хүрээнээс гарч олон нийтийн жирийн сошиал платформуудын групп руу орж ирв. Чухам энэ үеэс л Вьетнам ядлагч гэх нэр хүчтэй тархаж эхэлсэн юм. Энэхүү нэрний нөлөөч асар хүчтэй байлаа. Хүмүүс хэрэг явдлыг биш, яг киномэд брэндлэгдсэн нэгэн домгийг ярьж эхэлжээ.
Аимшигтай нь бодит алдлага ингэж интернетийн соёл донд нэршил, репост, реакшн видео болж хувирсан явдал байлаа. Эндээс л хэрэг энгийн хүн амны хэрэг байхаа болсон. Энэ нь дижитал 90 үеийн анхны арилжааны зорилготой үхлийн бичлэгүүдийн нэг болон хувирчээ. Хин нэгний зөвхөн алаа зогсохгүй түүнийг бичиж, үнэлж, худалдаж, түгээж ашиг олсон байж болцсошгүй. 2025 оны 100 гэхэд энэ хэрэг энгийн цочир контентын хүрээнээс аль хэдийн гарчихсан байлаа. Telegram, Dark Web, Shock формуудаар тарсан бичлэгүүдийн талаар хүмүүс айж, жигшиж маргаж байсан ч Вьетнамын онлайн орчинд өөр нэг зүйл чимээгүй эхлэж байсан нь иргэдийн өөрсдийн мөрдлөг байлаа. Эхэндээ энэ нь хэдхэн хүний сонирхол төдий байв. Бичлэгдээр сонсогдсон аялга өрөөний пилта, угаалгын өрөөний тавир, хаалганы бариул, өрөөний цурай хүртэл хүмүүсийн анхаарлыг татсан. Гэвч удалгүй энэ сонирхол зохион байгуулалттай хэлбэрт орж Facebook дээр Osnet and Cyber Investigation Vietnam нэртэй бүлэг байгуулагдсан нь бүх хэргийг эргүүлэх алхам болсон юм. Тэнд жирийн хэрэглэгчид, IT мэрэгчлэтнүүд, форумын хуучин хэрэглэгчид, сэтгүүлчид, бүр хуучин цагдаагийн туршлагатай хүмүүс хүртэл нэгдэж эхэлжээ. Тэдний зорилго бол нэг бичлэгийн цаана байгаа хүмүүсийг олох. Мөрдлөгийн эхний хүчтэй сэжвэр бол аялга байсан. Бичлэг дээрх ярианы өнгө, үгийн сунгалт, авиа дуудлагаас тэд үнийг Вьетнамын хойд бүсийн аялга, магадгүй хятадтай ойр хил дагуух нутгийн онцлог байж болзошгүй гэж дүгнэсэн. Энэ нь хайлтын хүрээг эрс багсгажээ. Дараа нь тэд өрөөний дотоод орчныг шинжилсэн, шалны пилта, угаалгын өрөөний усны хоолой. Тавиур дээрх энгийн ахуйн зүйлс бүр камерын өнцгөөс харагдах гэрлийн ойл хүртэл олон зуун скриншот болон задлагдсан. Зарим хэрэглэгчид Лангшон, Квангнин муж хил орчмын хотуудын барилгын стандарт пилтатай харьцуулсан постууд оруулж ирсэн. Хамгийн сонирхолтой нь энэ бүхэн зөвхөн таамаг биш аргачлалтай байсан. Хүмүүс мета дата, social graphic, Facebook-ийн найзын холбоос, комент түүх, хуучин постуудын скриншот хүртэл цуглуулж байлаа. Ингээд энэхүү мөрдлөг хохирогчийн онлайн мөрлөө орж чадсан юм. Хохирогч гих өнгүйн датын хуучин сэтгэгдлүүд дарк форум дээр үлдээсэн мөрүүд, үхлийн талаар сонирхсан постууд, орчуулахыг хүссэн манганы тухай комментууд нэг нэгээрээ гарч ирсэн. Энэ нь түүний дотоод ертөнд сэтгэл зүйн эмзэг байдал, мөн хэн нэгэн түүнтэй олон жил цахимаар танилцсан ойрцсон байж болзошгүй гэсэн таамгийг улам хүчтэй болгов. Улмаар 2025 оны 11-р сарын сүүлээр бүх зүйлийг өөрчилсөн нэг зүйл гарч ирв. Нэрээ нууцалсан нэгэн хэрэглэгч мөрдлөгийн бүлэгт зураг, зурвас, харилцааны скриншотуудыг нийтэлсэн. Тэндээс нэг нэр аажмаар олон хүний анхаарлын төвд орж ирсэн нь төрийн ажилтан Дон Ван Санг. Энэ мөчөөс мөрдлөг улам нарийсан хүмүүс түүний ажлын байр байрлаж байсан бүс, цахим харилцааны давтамж, биеийн хэлбэр, гарын шугам, биеийн пропорц хүртэл бичлэг дээрх дүрстэй харьцуулж эхэлсэн. Зарим нь гарын бугуй, хурууны уртыг хүртэл шинжилж тааруулсан байна. Эдгээр бүх сайн дурын ажлын үр дүнд 11-р сарын 23-нд 88 хуудас бүхий баримт онлайн орчинд нийтлэгдсэн. Энэ бол жирийн пост биш, бараг мэрэгжлийн мөрдөн шалгах тайлан шиг бүтцтэй байлаа. Баримтанд хэргийн цаг хугацааны дараалал, хохирогчийн онлайн уулмөр, сэжигтний ажлын орчин, бичлэг дээрх дуу дүрсний харьцуулалт, биеийн онцлогийг тааруулалт, боломжит хэргийн газрын байршлын таамаг гэх мэт маш нарийн мэдээллүүд багтсан байв. Энэ 88 хуудас файл Вьетнамын сошиал орчинд домог мэд тархсан. Зарим нь үнийг иргэдийн бүтээсэн хамгийн хүчтэй кибер мөрдлөг гэж нэрлсэн бол зарим нь албан байгууллагуудаас жилүү нарийжсэн ажил болсон гэж үзсэн. Хамгийн аимшигтай нь баримт дээрх гол дүгнэлтүүд дараа нь бодит баримтлагаатай маш ойрхон таарсан. Бичлэг дээр алуурчны царай бүрэн харагдахгүй ч гарын бугуй, мөрний өргөн, өндөр алхалтын хэмнэл, биеийн харьцаа тодорхой хэмжээнд үлдсэн байсан. Хүмүүс сэжигтэй этгээд болох төрийн албан хаагч Сангийн олон нийтийн зураг, ажлын үеийн дүрсүүдийг олж гарган тэдгээрийг бичлэг дээрх дүрстэй харьцуулж үзэхэд нэлээд төстэй дүр зураг үүссэн. Албан ёсны шүүхийн баталгаа биш ч ийм олон давхцал хүмүүсийн бодлыг нэг зүгт түлхэж байлаа. Бас хамгийн хүчтэй зүйл нь цаг хугацааны хэлхээ байсан. Хохирогч даатуулан алуурчин Санг нар 2020 оноос эхлэн цахим холбоотой байсан нь өмнөх мөрдлөгөөс тодорхой болсон. Үүн дээр нэмэгдээд 2025 оны 1-р сарын 25-ны өглөө тэдний хооронд утасны холбоо байсан байж болзошгүй мэдээлэл гарч ирсэн нь бүх сэжийг нэг цэгт зангидсан юм. Хохирогч даат яг тэр өдрийн дараа ор сурггүй болсон нь энэ холбоог бүрж хүнд болгож харагдуулжээ. Үүнээс хойш олон нийт төрийн албан хаагч Сангийг зүгээр нэг таамаг төдий хүн гэж харахаа байсан.
Түүний нэр, зураг, ажлын газрын мэдээлэл Вьетнамын сошиал орчинд маш хурдтай тарж, хэвлэлүүд төртөл төрийн албан хаагч сэжигтэн гэсэн өнцгөр мэдээлэлж эхлэв. Яг энэ үед хууль хүчний байгууллагууд чимээгүй байхаа болсон. Олон нийтийн аюулгүй байдлын яам онлайн орчны хөдөлгөөнийг анхаарч эхэлж, Лангшоу мужийн мөрдөгчд бодит нотлох баримт цуглуулсан гэх мэдээлэл гарав. Иргэдийн кибер мөрдлөг аажмаар албан ёсны шалгалтын эхлэл болж хувирсан нь энэ байлаа. 2025 оны 11-р сарын 28-нд бүх зүйл эрс өөрчлөгдсөн. Сэжигтэн этгээд Дон Ван Сангийг албан ёсоор баривчилсан тухай мэдээ цацагдахад Вьетнамын сошиал орчинд тесрэлт болсон байна. Зарим нь кибер мөрдөгчдийн ажлыг багтан ярьж, зарим нь одоо л жинхэнэ асуултууд эхэлж байна гэж үзсэн. Ялангуяа сэжигтний ихний мэдүүлгүүд өмнөх 88 хуудас тайлангийн гол дүгнэлтүүдтэй маш ойрхон таарсан нь олон хүний чихүүцийг хүргэсэн. Гэхдээ баривчилгаа бол төгсгөл биш байлаа. Жинхэнэ аимшиг нь тэр аллагын дараа бичлэгийг dark web дээр мөнгөөр зарсан явдал байсан бөгөөд энэ нь хэргийг энгийн аллагаас илүү хар бараан төвшөнд аваадсан юм. Мөнгө, эрх мэдэл, гаж хүсэл эсвэл хүний сэтгэл зүйн хамгийн харанхуй болов. Чухам яг аль нь энэ бүхний цаана байсан бэ гэдэг асуулт үлджээ. OSINT and Cyber Investigation Vietnam нэртэй Facebook бүлэг нь олон нийтийн оролцоотойгоор хэргийг судлахын тулд байгуулагдаж, маш өргөн хүрээг хамарч маш үр дүнтэй байсан нь олон улсад шинэ стандарт тогтоосон. Энэ нь онлайн орчны мөрдлөгийн ач холбогдлыг харуулжээ. 2025 оны 12 дугаар сарын эхээр Лангшоу мужийн шүүх Сангийн эсрэг хэрэг үүсгэв. Сангийг Вьетнамын иргээн хуулийн 123 дугаар зүйлээр гин буруутай гэж үзэж саатуулах шийдвэр гаргасан. Шүүх хохирогчийн гэр бүл цагдаа нар болон OSINT багийн нотлохыг тусгаж олон шат дамжлагтай мөрдөн шалгалтыг явуулж эхэлсэн. Шүүхэнд гэмт хэргийг үйлдсэн нөхцөл, хохирогчийн хүсэл, сэжигтний хандлага, онлайн тархалт, олон нийтийн сэтгэл зүйн нөлөөг бүхэлд нь авч үзжээ. 2026 оны 4-р сар буюу өнөөдрийн байдлаар мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллага гэмтэтгээд сангийн бичлэгүүдийг тараасан хүмүүс болон онлайн худалдааны гүйлгээ зэрэг нэмэлт нотлохоог судалж байна. Вьетнамын эрх баригчид иргэдэд бичлэг дүрсийг тарахгүй байхыг анхааруулж, хууль бус үйлдэлийг талсан зогсоох арга хэмжээг авчээ. Үүний дараа хамгийн хажиргалтай нь хохирогч өөрөө ийм төгсгөл хүссэн үү гэсэн асуулт байлаа. Мөрдөлгийн явцад хохирогч гих Өнгүен Дат нь 2022 оноос эхлэн толгоогоо ахуулах, цаасуулах тухай постууд болон комментууд үлдээж байсан гих олон улмөр гарч ирсэн. Гэмт хэргийн тараагдсан бичлэг дээрх тухайн аллах санамсаргүй бус урьдчилан ярилцаж, үе шаттай бэлтгэсэн байж магадгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Цагдаагаас хоёр талын тохиролцоогоор нэгнээ хөнөөсөн байж болзошгүй гэх мэдээллийг ч түгээгээд байгаа юм. Алуулсан Өнгүен Датын дотоод ертөнцийг харахад тухайн хүн өөрийн үхэлд татагдах сэтгэл зүйн онцлог бүхий сэтгэл мэдрэлийн өвчний шинжтэй байж болохыг харуулв. Өмнө нь дурдсанчлан түүний ээж нь сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан. Түүний өөрийн үхэлд татагдсан хүсэл, амь насны төгсгөлд татагдах зан төлөв нь зөвхөн хүсэл зорилгоороо бус сэтгэл мэдрэлийн эмгэг. Хүний оюун санааны онцлогтой холбоотой байж болох юм гэсэн үнцэг гараад байна. Энэ Сангийн үйлдэл нь зөвхөн гэмт хэрэг бус, хохирогчийн сэтгэл мэдрэлийн эмгэгийг ашиглан үйлдсэн арга барил гэж сэтгцийн мэргэжилтнүүд дүгнэх боломжтой. Магадгүй тэр өөрөө ч сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан байж болох юм. Шүүх хурал эхлээгүй хэрэг мөрдөн шалгалтанд явж байгаа ба цагдаа нар хэргийн сэтлийг болон дэлгэрэнгүй тайлан гаргаж ирж хэрэг хэрхэн шийдэгдэхийг Вьетнам даяараа хүлээж байна. Хэрэг төгсөхөд мэдээллийг иргэн хүргэх болно.